Сайн байна уу? Монголчуудын дурсамж Чингис хаан үзэсгэлэнд марк, ном, уран зураг, уран баримл, Монгол дархан зэрэг нийт 300 гаруй бүтээлүүдээс бүрдсэн 90 гаруй уран бүтээлчдийн бүтээл тавигдсан билээ. Бид энэ үзэсгэлэнгийнхаа хүрээнд зохион явуулж байгаа энэхүү подкастын өнөөдрийн зочноор зураач Хонгорзул, зураач Найдандорж, зураач Одбаяр нарыг урьж оролцуулаад байгаа билээ. Тэгээд энэхүү уран бүтээлчдийн тойрвсон бүтээл тойруулуудын одоо тухай энэ уран бүтээлчдээс тайлбарлуулах, хийсэн арга барил, судалсан судалгаа зэргийг асууж тэднээсээ бас энэ талыг яриулвал бас энэ подкастыг үзэж байгаа сонирхсан улсуудад маань бас сонирн байх болов уу гэж бодсон юм аа. За ингээд шууд юунд оръё? Ярианд оръё. Тэгээд хамгийн эхлээд одоо зураач Хонгорзулаасаа одоо бидний одоо хойно харагдаж байгаа энэ хоёр сайхан бүтээлийн тухай яриулъя гэж бодож байна. За ингээд хүннүү гүрний үйлчит баха тийм ээ. Хүн гүрний үйлчит. Энэ зургийнхаа хизээ зурж эхлэв та ямар судалгаа хийсэн, мэдээж зураг зурхад тодорхой хэмжээний судалгаа хийж судлаачдтай уулзч бид нар бас уран бүтээлээ тойрогдөг байгаа штэ. Тэгэхээр энэ талаараа та ярьж өгөө. За 16 оноос хойш бид нар нэг хэдэн найзууд гэдэг юм реалист зураг зурдаг. Тэгээ бид хэднийг яриад ерөнхийдөө Монголын түүхийн сэдвтэй нэг зургуудыг жоохон системтэй одоо их хаадын түүх гэл манай 38 хаан байгаа шүү дээ. Тэгээд түүхэн үйл явдлуудын харуулсан тийм одоо судалгаатай зураг хий гэж ярилцчихсан байхгүй. Тэр үйл явдал харуулсан гэдэг нь болохоор ихэвчлэн бид нар нөгөө хөрөг зурдаг. Тэгээл одоо тэр хаан энэ хаан гэл хаадын хөрөг байдаг шүү дээ. Одоо бид нарт үлдсэн өнөөдрийн мэдээл. Тэгэхэд тухайн цаг үед ямар үйл явдал болоод ямар үйл явдал төр тулгуурлаад өнөөдрийн хүртэл ирсэн энэ түүх бүтээгдсэн бэ гэдэг нь аюу сонирхолтой. Одоо тэгэл ганц нэг ном уншиж хахад би бол нэг тийм айхтар судлаач түүхч юм биш л те. Зөвхөн ингээд сонирхоод уншиж хахад түүхийн номны хуудас болгонд байгаа өгүүлбэр болгон тэр чигтээ зураг болж нүдэнд буудаг. Ерөөсөө л янзшгүй их далай. Бид нар тэр далай нэг туслын ч гэсэн бараг мэдтгүн байна гэдэг тийм одоо бодол төрж исэн л да. Тэгээд үйл явдлуудыг ингээд зураг болгож буулгахын тулд мэдээж тухайн цаг үеийнхэн судалгаануудыг хийх хэрэгтэй. Тэгээ бид нар эхлээд ярихдаа бол их хаадын тухай хий гэж ярьж ирсэн. Ер нь Монголын түүх гэдэг чинь төр тус үүснээс ахуулаад бид нарт хамгийн ойлгомжтой байгаа нь мэдэгдэж байгаа хүннүүгийн тухай одоо ийм баримтууд байгаа штэ. За тэрнээс өмнө мэдээж хэрэг ингээд скифүүд тэгэл эртний улсуудыг бол хараахан бид нар одоо сайн тодорхой мэдэхгүй учраас зохиож зурх боломжгүй. Тэгээд байгаа тодорхой энэ материалууд юу вэ гэж судлаад үзэхээр яалтчгүй археологийн олдорууд дээр одоо туршилгаас арга байхгүй. Тэгээд хөөгөөс судлаад азар би археологч Эрдэнэбаатар ахтай танилцсан. Маш их том хувь завшаанаар тэгээд Улаанбаатар их сургууль дээр очиж нөгөө хар хангаан гол модны олдоруудаас хийсэн музейг үзээд тэгээд Эрдэнэбаатар ахтай ярьж зөвлөөд тэгэхэд надад энэ 16-7 сүүх тэрэгний одоо нөгөө язгууртнуудын булшиг ухаад үзэхлээр зэрэг олдсон олдорууд нь дандаа чимэглэлтэй тоноглолтой алт мөнгөн чимэглэлтэй сүүх тэргүүд байгаа. Тэгээд дандаа онголохдоо 1-50 настай 28 хүний бас юм онголсон дагуулж онголсон тийм хаадын булшид дээр олдсон гэдэг. Тэгээд эдрээс ингээд олдсон олдруудаас нь үзэхлээр зэрэг ерөөсөө хүннүүчүүд гэдэг бол соёл иргэншлийн асар өндөр түвшинд очсон байсан. Тэгээд дээрэс нь шинжлэх ухааны болон одоо хүнс судлал антрополог соёл урлагийн өндөр түвшинд өндөр мэдрэмжтэй өнөөдрийн бидний энэ байгаагаас тийс өөр иргэншлийн хүмүүс байсан байна гэдэг тийм бодол төрсөн байхгүй. Тэгээд тэр одоо морины тоноглол чимэглэл гэж 4 см-ийн бүр хийжчих юм мөнгөн чимэглэлүүд байгаа шүү дээ. Тэднэр дээр байгаа бэлгэдлийн дүрсүүдийг аваад үзэхэд ямар их агуу гүн одоо учиртай тий.
Тэгээ тэр болгоныг задлаад ингээд судлаад үзэхлээр зэрэг ерөөсөө л одоо хийхгүй байхын аргагүй. Яалчгүй татгадаад орчдөг юм байл л дээ. Тэгээл тэр өнгө дандаа нөгөө алт хэргэлдэг, маш их алт хэргэлдэг байсан юм. Тэгээ тэр металлик одоо маш өндөр градуст өнөөдөр дэлхийд дээр тийм өндөр градуст зэр зэвсэг хайлуулж хийдэг тийм технологи байхгүй байна гэж байгаа байхгүй юу. Тэгэхэд тэрийг хийжсэн улсууд тэгээд одоо энэ соёлын өв болсон энэ хийвсэн ш ноён уулын буршнаас олдсон эрмитаж тал нь манад одоо талан байгаа энэ хийвс эдрийг харахад өнөөдөр бид нар эргээд энэ зүйлсүүдийг бүр бишрээд амаангагаад судлаад энээсээ уран бүтээлийн шин сэтлүүд хөрөөд ингээд маш их юм хийж болохоор тийм байгаа. Тэгээд Эрдэнэтр ах зөвлөөд ерөнхийдөө одоо тэрний бүтцүүдийг бас өсөх тэрнийхэн бүтцийг одоо мэдээж гол нь юм байсан байна. Тэгээд тэрийн бас янз бүрийн номод бас ухаж үзсэн л дээ. Одоо нөгөө хан улсын үеийн зэр зэвсгийн тухай орсуудын хийсэн судалгааны номод бүр 57 оны үе тэр номод гаргасан тийм юм уу гэдэг. Тэгээд ингээд сонирхоод таглаар үзэх харах юм маш ихтэй олддог юм байл л дээ. Тэгээд энэ нэг юм сэтэл төрсөн баггүй юу? За энэ ноён уулын булшны хийсийг яаж хийж исэн тухай нэг юм төсөөлөд үзэхлээр мэдээж хэрэг юм чи язгуурчнуудын хэрэглээ. Тэр үед ноосон хевсийг ерөөсөө ноосон ширтгийг өөр одоо хүмүүс хэрэглэдэг байгуу Европт ч байгаагүй гэдэг багхгүй. Тэгээд тэр Византийн үеийн элч Атила хааны өргөнд очиод нэг чулуун ордонд очиод анх удаа nooson хевс үзлээ гэдэг нэг тийм баримт бас байдаг байхгүй юу. Тэгээ бодглохлоор зэрэг энэ монголчууд ч угаасаа өөрсдийнхөө соёлыг эндээ бүтээгээд урлагийн бүтээлээ Европ хүртэл ингээд төвийн дэлгэрүүлж байсан тийм арт түмэн байжээ гэдэг тийм одоо үндсэн дээрээс энэ хевсийг хийсэн одоо тэр нөгөө хийж авах үеийнх нь процедур тэр үйл явдлыг бас ийг зүгээр юм болоо гэдэг. Тэгээ бас тэрэн дээр ч нөгөө хувцас чимэглэлийн олдорууд тэргээл маш их гой баялаг юм уу шүү дээ. Багтаах боломжтой. Тэгэл ийм сэдв зураг барьж хийсэн л дээ. Тэгээ яг хийж явах явцдаа тэгээд хийснийхаа дараа бас айгүйх хүмүүсээс янз бүрийн тийм гоё мэдээллүүдийг олж автгийн билээ. Тухайн үедээ бас ингэж сайн гүйцэтгэх хийгээгүй ч гэсэн. Гэхдээ тодорхой хэмжээгээр бас судалгаатай хийх гэж л бодсон л доо. Одоо тэр толгойн чимэглэлүүд гээл те скифүүдийн булшнаас гарсан тэр нөгөө толгойн амьтны дүртэй чимэглэлүүд тэгэл алтан зүйлт мүлт тэр чинь бүдрэ болж игэл бодтой юм руу төхүүлээл гэж бодсон. Өнгөний хувьд бол Европын суур орон зураг байгаа шүү дээ. Баруун Европ, хойд Европын ялангуяа Фламанд, Голландын одоо тэр нөгөө язгуур өмнөд уунаа яваа гэдэг байхгүй юу. Тэгээд тэрэн дээр одоо энэ зохиомжийн хувьд жоохон автгаадуу Азийн дорн дахны бас зохиомжийг оруулаад бас их зүгээр байхгүй юу. Тэгээд тийм учраас нөгөө цаадлын хүмүүст нь босон хүмүүст нь жоохон том юм шиг харагдаад байна. Тэр болохоор би жоохон санаатаа тэгж хийсэн байхгүй юу. Өнгөний хувьд бол мэдээж хэрэг одоо энэ классик зургийг одоо гол болгоно. Мэдээж хэрэг хүн дүрсэлж байгаа те бодтой реалист учраас ордон дотор байгаар дүрсэлсэн байгаа шүү дээ. Гэрт биш тийм. Гэрт биш. Тэгээд тэр чинь бас цаанаа одоо тэр нөгөө хүмүүжүүд чинь чулуун ордонтой байсан, чулуун хороотой байсан. Одоо тэр ордны туйрууд гараад байгаа шүү дээ. Гэдэг бас одоо ер нь ингээл энэ түүхэн сэдвтэй зураг зурна гэдэг чинь л дараагийн үедээ дамжуулж байгаа мэдээлэл дамжуулж байгаа нэг төрлийн л одоо захидал шиг л утгатай юм уу да? Бид ч одоо хүннүү гэхээр л нөгөө их тийм балар юм бодоод идэг шүү дээ тийм ээ. Нилээн юу муутай, хөгжил, дэвшил муутай гэдэг гэж одоо нийтэд тэгж ойлгоход бүгдээрээ биш л дээ. Яг угаасаа бодлогоор тийм байгаа л да. Одоо тэгэл кино минон дээр чинь хөвчлэн хүннүүчүүд, эртний монголчууд гэхээр л арьс үдсэн өмөрсөн, үсгэцэн ширэлдсэн тэгээ бараг түүх юм ах иддэг зэрлэг балмад усууч шиг тийм л байдалтай дүрслэлээр хагаад хүмүүст ингээд тийм ойлголт өгöd ирсэн. Гэтэл өмнө хэрэг дээрээ бүр асар өндөр соёлтой зүн биелэг нь амар өндөр хөгжсөн мэдрэмжтэй тийм усуд байсан мэт. Тэр идэл хэрэглээ хувьд бол маш таасан. Ямар тал миллиметрийг 3 хугаасны одоо хэмжээтэй тийм диаметртай алтан цагиргуудыг хооронд нь хэлэхэд хувцас хийсэн хүмүүсээ явж идэг болсон баг тий. Тэгэхээр чи гар урлал тэр урлал бол маш өндөр хөгжсөн байгаа зү тий.
ахуйн хэрэглээний маш өндөр соёлтой гэдэг нь одоо тэр тахилын идэ будааны тавг тэгэл ваарнууд байгаа штэ. Тариа будаа хадгалдаг ваарнууд өдр гэл. Тэр бол аюулгүй өндөр соёлтой. Бид нар Европыг л аюул соёлтой гэж бодоод өөрсдийгөө бас жоохон бүдүүлэг, нүүдэлчин, малчин, зэрлэг гэж бодоод байдаг. Гэтэл үнэн хэрэг дээр бол арай өөр төвшний хүмүүс байж гэдэг нь л харагдаад байгаа юм л да. Тийм тэгээд одоо бас энэ урлаг гэдэг маань өөрөө за энэ дүрслэх урлаг, за энэ кино урлаг, урлагийн төрөл зүйлүүд маань өөрөө нийгэмд буюу одоо олон нийтэд бас нэг юу мэдлэгийг түгээж яадаг тийм ээ. Энэ таны зурагнаас хараад хүмүүс за энэ хүннүүчүүд гэдэг чинь бас ийм сайхан увц хэрэглэлтэй, ийм соёлтой, ийм хүмүүс байсан юм байна гэдэг ийм юг авч штэ. Тэгээд ч бас уран бүтээлчдийн зургийн сэтэл санаа гэдэг маань бас мөн адил нөгөө судлаачдаасаа за археологийн юунаас шинээр олдож байгаа тийм олон сайхан одоо содон олдуур үзмрүүд дурсгалуудаас нэлээх зураачдад бас уран бүтээлээ шинээр тойрох хүсэл ингээд төрдөг байгаа л да. За ингээд манай Одоёр бас Монгол зургийн ангийг хэдэн онд вэ? 2003 онд төгссөн тийм ээ. Тэгээд одоо Монгол зургийнхаа чиглэлээр бас уран бүтээлээ тойрвж байгаа. Мөн бас сүүлийн үед бас уран зургийн чиглэл рүү ч бас орж байгаа. Бас өөрийгөө бас өөр чиглэлээр ер нь бол ховролдоо Монгол зургийн зураачдын дунд Монгол зургаараач зураал, уран зургаарч зураал гэдэг тийм олон төрөл жанруудаар юм хийнэ гэдэг бол бас тийм амаргүй гэж би ойлгодог. Тэгээд манай Одоёр бас хоёр бүтээлээрээ энэ монголчуудын дурсамж Чингис хаан зөксөнд оролцсон байгаа. Тэгээд бүтээлийнхэн талаар товч танилцуулахгүй юу? Тийм хоёр зураг өгсөн. Тэгээд эхний зураг тэр зээрээ хавцал тэгээд зээрээ хавцалд бүтээл 2013 онд зурж ирсэн. Үзэсгэлэн гаргаж ирсэн. Тэгээд яг тэр зээрээ хавцал зураг дээр ерөнхийдөө яг болоод байгаа процесс зургийн агуулга тэгээд яг ерөнхий бас нэг ямар арга байр зурцсан байна гэдэг салгаад яриа гэж бодоод байна л да. Тэгээд яг энэ зээрээ хавцал бүтээл дээр үедээ тийм Монгол зургийн хиллэгтэй боловч юм гэрэл сүдэртэй байдаг л да. Тэгээд хүмүүс гайхаад тийм Монгол зураг ер нь яг гэрэл сүдэртэй байж болох уу болохгүй юу ер нь байд юм уу гэдэг. Тэгээд ерөөдөө яг зураач хүний хувьд яг судлаад ингээ судалгаа хийгээд ингээд явхад ерөнхийдөө Монгол зурагт гэрэл сүдэр бол энэ 1900-аад их оны үед ороод ирсэн байт юм л та. Энэ хоёр ярих байдаг чинь агуур ярих гээл энэ аяллагч одоо Диваа Шамблын орны хаал явдаг тэг адал явдалтай гайхалтай. Тэгээ тэр хүн Монголд 8 дугаар баг чадантан бүтгэдэг үед бас ирээд тэгээд эндээс төв рүү явах одоо тэр зүйлүүд ингээ яриад уулцсан байдаг юм билээ л дээ. Тэгээ яг төв рүү явахд их хэцүү одоо дээд замын дээрмжтэй савхуулаад их төвхтэй та түр ингээ саатаа таны их агуу зурдаг зураач гэж сонслоо. Тэгээ манад одоо энэ тухайн үед их шавийнхан гэдэг байдаг байсан тийм. Сүүлдээ дагны аймаг болсон баг. Бараг 400-аар гараад Монголын зураач нар. Тэгээд эндээс тодорхой хэмжээний хүмүүсийн конкурс маягийн юм аваад нэг зарим тоон дээр 19 гэдэг байгаа, зарим дээр 16 гэдэг. Ийм хүмүүсэд уран зураг заасан байдаг байхгүй. Яриг. Тэгээд тэр нэгсэндээ цалинтай тэгээд тэрүүгээр одоо хилмэрч тэгээд төвд Монгол хэлтэй тийм хилмэрч бүрээд одоо орос хэлтэй тэг өөртөө ойлгоцчих тиймтэй сарлаг одоо тиймээ тийм богдын сангаас гаргаж өгнө. Одоо та багшлах хэрэгтэй байна түр зургээд. Тэг яг тэнд саатаад багшлсан байт юм л. Тэг тэнд хар зураг ингээд зурж байгаа яг ийм ламдар суудсан гэдэг нэрээр их наадталд нөөрэ цогссон ингээд гурвалжин дөрвөлжин зурулж байгаа натюрморт зурулж байгаа тийм фото байдаг байхгүй. Тэгээ наан багшилж байгаа тийм натюрморт. Тэгээ тэр дагны аймгийн бодол тухайн одоо мундаг бурханч нарыг л сонгож шалгаруулж авсан шиг байна. Тэгээд тэр тэдгээр хүмүүст уран зураг заасан. Тэгээд хар зураг дараа нь өнгөтөр тосоор одоо энэ гэрсүүдэр одоо маа төрслөгийн мөрөд байдаг жижиг ажил байдаг те. Тэднийг тосон бодоо гэрс сүдэртэй энэ төр хийлгээд ерөөдөө анх бол тухайн үед одоо Монгол
одоо тийм Монгол зурагт анх орж ирсэн гэрэл сүтрүүд бол тэд нар байгаа байхгүй. 19-р зууны их үед ихээр дамжаад уран зураг Монголд орж ирсэн байгаа байхгүй. Тэгээд тухайн үеийн бурханч нараас их өөрчлөгдсөн байна. Тухайн үеийн бурхан зургуудынхаа гэрэл сүтртэй энэ хийгээд эхэлсэн байдаг байхгүй. Бурханы хөргийг гэрэл сүтрээр харуулсан, илүү формлог болцсон энэ яг их өөрчлөлт орсон байдаг тийм. Модтой шарын зураг. Олон ажил байт юм а. Ер нь их илүү формлог болцсон, их гоё илүү хавтгай тиймээс илүү одоо өнснө төвдийн тухайн үед хийжсэн ажлууд төвдийн бурханч нар Монгол бурханч нарын монголчууд илүү өндөр түвшинд очсон. Тэгээ гэрэл сүтрээ ойлгохтой, формын ойлголттой болцсон. Тэр нэг цаашаа ингээд задраад ахаад тэр сургалтын суусууд цаашаа ингээд задлаад хүмүүст нэг тараад заах маягаар явсан шиг байна л. Тэгээ ингээд ерөнхийдөө бол 19-р зууны их үед ерөнхийдөө бол Монгол зурагт анх бол гэрэл сүтрээр орсон байна гэдээ үздэг тийм. За ерөнхийдөө бол Азийн урлагт гэрэл сүтрээр нь хийцээ анх ороод ирсэн бэхээр аль 15-р зууны үед ороод ирсэн байт юм билээ л дээ. Энэ 15-р зууны үед анх Хятад, Испани нөгөө нэг жуулчд хамгийн анх орж ирсэн хөлөг онгоцоор. Тэгээд манжи тухайн үед Хятадын хаант та уулзаад ийм гигээ ийм дарих Мария, их Мария, Христэг твэрсэн их Мария бэлгэсэн да нэг хэмжээ нэг 50. Гэхдээ гадныхын жаз нэг хөргөн ийм эрдэнэ жоо шигтгэсэн металл жазтай. Тэрийг анх бэлгэлээд тэгээд ерөнхийдөө бол тухайн гэрэл сүтрээр икон байхгүй те гэрэл сүтртэй ажилласан. Тэгээд хараад гайхсан гэж те. Тэгээд тухайн хаан өөрөө олон зураач нартай ордных олон зураач нартай. Тэд нартай ерөнхийдөө яг иймэрхүү маягаар зурмаар байна гэдэг таалгаар өгөөд тэгээд хүмүүс ерөнхийдөө гэрэл сүтрт тийм формул бол Хятад зурагт одоо анхны формод эхлэхдээ одоо хүмүүсийн хамран дээр ийм цагаан гэрэл энэ төр орж ирсэн байдаг байхгүй юм. Илүү формулог болоод гисэн мэт их өөр ерөнхийдөө Азийн тэгээд эндээс цаашаа Хятадаас цаашаа ингээд яваад ерөнхийдөө бус орнууд руу явсан. Ерөнхийдөө бол Азад хамгийн анх бол Азийн уран зурагт гэрэл сүтрээр орж ирсэн үеэл 15-р зуун гэж үздэг юм л та. Тэгээд яг зөөрийн хавцалт зураг дээр бол яг тийм гэрэл сүтрт ингээ хийсэн байдаг. Тэгээд яг хүмүүс янз бүрээр ерөнхийдөө Монгол зурагт гэрэл сүтэр бол Азийн уран зурагт жоохон тийм зөөлөн маягаар орж ирүүлэх зүгээрээ гэдэг их зөөлхөн байдаг юм а. Яг тэр нь бол яг тухайн 15-р зууны үед хийжсэн анхны тэр икон бол өөрөө гэрэл сүтэр нэг зөөлх юм байл л дээ. Тийм огцон контрасттай биш те. Одоо орчин үеийн бидний хийдэг нэг UP центр их контрастны гэдэг. Икон бол их тийм зөөлөн шүү дээ те. Гэрэл сүтэр нь. Тэгээ тийм маягаар ерөнхийдөө хийвлэх зүгээр гэдэг. Гэхдээ яг зээрийн хавцал зураг дээр бол бас тодорхой хэмжээний контрасттай гэрэл сүтэр байдаг. Ерөнхийдөө би бол аль болохоор контрастны бас гэрэл сүтэр байж болохоор ч юм шиг санагдаад нэг тэгээд нэг хийж үдсэн ажил гэх юм уу да тийм. Тэгэхээр ерөнхийдөө бол болмоор юм шиг санагдсан шүү. Тэгээ яг ажил ерөнхийдөө бол нэг тиймэрхүү ажиллагаатай тийм зураг байт юм аа. За яг тэр үйл явдал болоод байгаа процесс бол ерөнхийдөө энэ монголчуудын тэр нэг юм буруу нөхөр зээрийн хавцалт руу ингээд шахуулаад ингээд ухраад цухтааж байгаа тийм процесс байдаг юм л та. Тэгээ яг ерөнхийдөө эргэж хараад байлдаад ингээд явж байгаа тийм процесс. Тэгээ яг тухайн үед нэг юм монголчууд бол зүхтна гэдгийг одоо юу гэдэг юм нэг тийм одоо ялагдаад ч гэдэг юм уу тийм гутамшигтай зүйл гэж үздэг байсан байна. Ерөнхийдөө тактиктай тийм тактиктай байсан байна л да. Тэгээд зухтжахтай их байлж идэг. Тэгээд зухтаагаад явж хэдэн өдөр зухтаагаад явж идэг тийм. Тэгээд араас нь хөвгөд явж байгаа нөхдүүд ингээд цуурдаг. Тэгээд инх замбараагаа алддаг. Тэгээд тэр үед нь ингээд аль хэдийн монгол бүслээд ингээд ялцдаг ч гэдэг юм те. Яг тэр нэг тухайн нийгэм зүхтэн гэдэг бол өөрөө Зүхтах биш ухрах биш те. Цаана хүмүүс нь хөөж уусуудад нэг зүхтаагаад байгаа юм шиг мэдрэмж төрдөг те. Айгаа зүхтаж байгаа юм шиг гівч тэр бол ухрах тактикийн яг ийм барьцыг харуулсан тийм л зураг байт. Ийм л ажиллагаандаа зээрийн хавцлаг гэдэг. Тийм тэгээд түрүүний тэр гэрэл сүтрийн талаар тэр Николай Рерихийн талаар тэр ярихад бас юу бодогдчихлээ л да. Николай Рерих нөгөө орж ирээд би Монгол төрж ирээд ингээд байгалийн зураг зурсан над миний өнгө дутагдчихээн. Надад шинэ өнгө хэрэгтэй байна гэдэг гэж бас нэг хэлсэн үг байгаад байдаг шүү дээ. За ингээд манай найдан дөрж маань бас Монгол зургийн анги төгссөн. Монгол зургаар бас уран бүтээлээ тойрвдаг. Дээрээс нь бас сайхан каллиграфаар явж байгаа тий. Каллиграфийн маш олон бүтээлүүдийг хийсэн. Одоо манай энэ үзэсгэлэнд Монгол зураг болон
каллиграфаар оруулсан тийм ээ. Тэг ингээд каллиграфийнхаа юун дээр юу ямар утгатай үг өчсөн бэ? Одоо хүмүүс уншиж байгаа хүн ч байгаа бах тийм уншиж амжаагүй ч чадахгүй ч хүн байгаа бах. Тэгээд тэр талаасаа мөн манай үзэсгэлэнд тавьсан бүтээлийн талаар ярих уу? За тэгээ юуны төрөнд ийм манай Монгол улс маань ийм сайхан музейтэй болж байгаад миний зүгээс болон уран бүтээлчдийн зүгээс маш их баяртай байгаа. Тэгээ сая энэ сайхан үзэсгэлэн нээгээд энэ зааланд орж ирэхэд сэтгэл маш их хөдөлсөн. Урд өмнө одоо байгаагүй ийм том заал байна. Яасан сайхан олон зургнууд авчирсан, цуглуулсан сайхан ч үзэсгэлэн гарлаа. Тэгээд энэ үзэсгэлэнд багтсандаа бас би маш их баяртай байгаа. За тэгээд миний хувьд бол би Монгол зураг, каллиграф хоёроор хос морьтой гэхүдэ тэгж хийдэг. 2006 онд дүрслэх хөрлөгийн сургуулийг Монгол зураг ангиг төгссөн. Миний тэр каллиграф Монгол бичиг маань бол насан ба буян тань сүн далай мэд аривдах болтугай үлдсий хийгээд хутаг ануу сүмбэр ууллууга баттах болтугай гэсэн үг байгаа. Гоё юу вэ те? Чин юу юм бэ? Хиний хэлсэн үг юм? Зүгээр л чиний юу юм уу? Үгүй. Энэ дорны хос уянга гэж одоо хос уянгийн л нэг юм л да. Одоо нас буян чин одоо сүм даламт аривдах болтугай гэж уртнаас л удаан жаргараа л гэсэн утгатай. Тэгж дэлгэрүүлжлээ. Тэгээд яг би жоохон томоор бичмээр санагдаа. Тэгэж том болгоод анх удаага арын зааланд тэгж нэг сониндиглж үзлээ. Түүнээс дандаа хан дээр л ингэж наад өлөгдөг л байсан юм чи урд нь. Яа ч 17 онд лөө 16 7 онд л хийжсэн юм байна. Маш олон хүмүүст зураг авахулсан. Тэгсэн баха. Тэгсэн баха. Нөгөө зургийн хувьд бол яг Монгол зургаараа би 3 сайхан гэж зураг Тийм. хийсэн. Тэр маань биднээс аялал чи хэдэн онд байлаа чи 21 онд лөө. Говийн аялал чи 20 онд те. 20 онд нэг өмнө говаар явах завшаан тохиогоод тэгээд тэр 3 сайхан гэдэг хайрхны өөр хормоо ард дурдуур гүйж ер нь тэндээс л хамаг санаа гарч байгаа юм л та. Тэгээ сайхан 3 сайхан бүсгүй домог 3 сайхан бүсгүй тэнд хурж ирж уулуулж үлдсэн гэснээр домог л байт юм л. Ерөнхийдөө тэр домгоор сэтүүлж хийсэн л зураг байгаа. Эхний хатан болохоор ганц эвэртэй яг нэг богтог малгайтай юм шиг харагдаж байгаа боловч тэрэн дээр нэг эвэртэй домгийн хатан байгаа. Домгийн хатан маань гартаа ваар үрсэн байгаа. Бомб гэхүү те. Хүндрэлтнийг ундаална гэсэн утгатай. Голын хатан маань ер нь яг хүндрэлтэн байгаа. Сүүлийн хатан маань тэнд 3 сайхан ууланд амьдарч байгаа ан амьтад одоо агаартан жигүүртэн юу байдаг. Тэрнийг төлөөлсөн. Аргалын ивэртэй нэг тийм хатан хийсэн баг. Энэ 3 хатан маань одоо юу гэдгийг өнгөрсөн цаг одоо цаг ирээдүйд цагийг бэлгшээ ингээ. Гуруулаа нэг тийм цэнхэр хадгаар холбогдсон. Наа нэг өглөө сэрээд харахад 3 сайхан уулын хормоогоор нэм гүйлгээ цэнхэр манан татцсан хөх манан. Тэгээ тэрийг төсөөлж тэгж 3 уулаа хөх манангаар холбосон тиймэрхүү утгатай. Тэр чинь 7 сард 6 сард те 12 хоног судалбар хийж явсан байхгүй юу? Тэрээсээ говийн өнгө тэр говьд байгаа ан амьтад яасан сайхан тансаг юм бэ те. Одоо ингээ яг зургийн санааг ингээ тайлбарлуулсны дараа би одоо буцаад эргээ санаж байгаа байхгүй. Тэгэхээр ингээ бас ингээ орж ирж байна. Яг нөгөө зургийг үзэж байгаа хүмүүс нөгөө зургийн утга санааг ингээд одоо яг зургийг хүн өөр өөрөөр ойлгоно л доо. Гэхдээ зураачийн мэдрэхүүгээр яаж бүтээгдсэн бэ гэдгийг ингээд
сонссны дараа бас харах нэг өөр болчихж байгаа тийм Тийм. ээ. Тэгэхээр зургийг бол маш олон талаас нь уншиж болохгүй. Тэрний дараа хүн бас өөрийнхөө мэдрэмж дээрээ яадаг байх нь уу? Бас бодох. Тийм. За тэгээд энэ өмнө нь оролцож байсан уран бүтээлчдээс би бас нэг тийм асуулт байнга асуугаад байгаа. Яагаад заавал ингээд зураг зурах болов, уран бүтээлч болох болов, тийм ээ? Одоо энэ подкастыг үзэж байгаа маш олон хүмүүс байгаа. Энэ дунд нөгөө зураач болох гэж байгаа ч юм уу? Эсвэл зураг зурах сонирхолтой. Магадгүй дараа жил нь дүрслэгүрлийн дээд сургуульд орох гэж байгаа залуучууд байж болно шүү дээ, тийм ээ? Тэгэхээр зураач болоход ер нь юуг бас анхаарах хэрэгтэй. Яагаад заавал зураач болсон ер нь яаж явж байгаа зураач болж өвч гэдэг юм уу? Ийм нэг асуултыг та бүхэнд нийтэд нь тавиад та нар бас хариулвал бас хүмүүст бас сонирхолтой байж магадгүй юм тий. Эндээс За яг та миний үед чинь манай аав бол өөрөө тийм дарах хүн биш. Дарах байдаг. Тэгээд бас тийм юу байт юм бэлээ. Хүүхд багаас ахуулаад яг дарах хүн найзууд байсан болохоор хийж байгаа юмнуудыг хараад ингээл өдөрт нөлөөлдөг байсан байх. Тэгээд анх чи ерөнхийдөө бол нэг хөлбөмбөгийн талбай дээр хөлбөмбөг тоглоод бөөнөр хэдгээр анги байсан юм те 5 дугаар анги байсан юм уу. Тэгвчээсэн жил 2 хүн хурж ирэл дуудаал ийм солонго төв гэж үүдгэсэн юм 50 төгс сургуулийн дээдлэлд. Тэгээ энэ төр ийм сэлбэрийн ангид илсэл тавьж байна гэл дуулан те. Илсгүүг бүгд илснээс нэгэл. Тэгэл илсэл тэнд анх очижсэн. Тэнд анх очиж байхад дөнгөж төрслөг төгссөн. Соёл эрдэнэ гээд сэлбэрийн төгссөн. Ариун баяр гээд хоёр хүү одоо энэ төр тогтох багш шамнэр байсан баг л та тий. Тэгэл анх тэнд ерөөсөө сэлбэр зургийн дуугалан гээл анх эхлээл явцсан. Тэгэл ерөнхийдөө ийм сэлбэр хийдэг зураг зурдаг тий. Яг тэр аюу дуртай болол цаашаа ингээл явцсан. Миний хувьд бол ерөөсөө тийм л үү. Тэгээ яг ерөнхийдөө сэлбэр бол ерөнхийдөө надад их сайн нөлөөсөн гэж бодоод зураач болоход илүү тийм формыг мэдрэхтэй юм тэртэлтэндээ илүү сайн болсон болоо гэж бодоод байдээ. Тэгээ анх бол ерөнхийдөө яг тийм маягаар хөтлөгдөд явцсан манай аавч тухайд дэмжижсэн. Тэгээ ер нь тэгээ миний хувьд бол яг тийм л байдаг. Ерөнхийдөө Хонгороо рочин. би болохоор яг үдэ тэгэл хүүхд болгон л зурдаг штэ багтаа хүн болгон зурдаг байхгүй. Тэгээ яг аав ээж нь сайн одоо нөгөө бол багээгүү тултаа нэг зургийн дуртай болоод ингээд зураачлаа амьдралынхаа зам өрөө явж байгаа. Ер нь 12 тагаас эхлээл зураач болно гэдэл бодсон. Тэгэл эргэл буцалтгүй тэрүүгээрээ явсараа байгаа л одоо ингээд хурж байгаа юм. Тэгээ би бас нэг юм одоо ч бас цөөхөн цагаар багшилж ийн л да. Тэгээ ер нь сургалт мургалт тэгээд ингээ хүмүүст хичээл заадаг байхгүй. Тэгээд би одоо шамнартаа хэлдэг. Хамгийн ойлгомжтой тайлбарлах нэг юм бол Matrix гэх кино байна шүү дээ. Matrix дээр одоо тэр Неог Matrix болохын өмнө цэнхэр юм, улаан юм хоёр тавьдаг шүү дээ. Улаан юм идэх юм бол Matrix болно. Илгүй их хүч чадлыг олно. Цэнхэр юм идэх юм бол энэ үдсэн харсан бүхэн чинь зөөд олно. Тэгээд маргааш болоход мартаад жирийн хүний амьдралаар амьдрнаа гэдэг байхгүй юу. Тэгэхээр бид нар чинь улаан юм идсэн нөхдөд байхгүй юу. Тийм байна. Тэгээ яаж шиндээсээ гарч чадахгүй нэгэнтээ ингээд дурлаад орцсон сураад те ингээд тодорхой хэмжээг амьдралаа зориулсан дурлсан учраас өөр ямар нэгэн ажил хийсэн ч гэсэн эргээ заавалжгүй энэгээ ордог байхгүй юу. Бүр татагддаг яалтчгүй. Тэм учраас бид нар чинь улаан юм идсэн нөхдөд шүү дээ. Яг л амьдралаа зориулж чинь. Тийм. Тэгэхээр одоо буцхаар байхгүй. Тийм. Тэгэл энүүгээрээ тууштай яваад өөрийнхөө чадах хэмжээндээ хүртэл одоо явахаас арга байхгүй гэдэг. Тэгэхээр аваа тайлбарыг л манай хүүхдүүд гэдэг. Тийм байна. Тийм учраас ер нь бол нэгэнтэй л зүрх сэтгэлээ зориулаад дуртай болох нь хамгийн чухал. Тээх үечиндээ дуулан секцэнд хамрагдсан байх гэдэг нэг юм байгаад байдаг шүү дээ. Тэгээ би чинь залуу тэнгэрчний ордонд. Та залуу тэнгэрчний ордонд байсан юм уу? Би бас байсан. Тийм. Исана гэдэг багш дээр би 12 тахта 6 дугаар анги тахта явж ирсэн. Тэгээ ерөөсөө л анхнаасаа л яг ээж амжилт байгаа л да. Ээж сэтгүүлж ирсэн. Тэгээс залууч дүүнсээр ажилладаг гэсэн.
Сургуулаас заавалчгүй дугууланд хамрагд. Нэг хүүхэд 2 сургуулийн дугуулна гэдэр гээд тэгдэг байсан шүү дээ. Тэр нь бол айгүй зөв юм шиг. Одоо тэр цагийг зөв өнгөрөөж айгүй олон юм зөв чинь. Багш нар за дугууланд явдггүй гэл. За дугууланд явдггүй яагаад явдггүй? Би ч одоо шатрын дугуулан, зургийн дугуулан, залуу байгуулалтын стад загасны дугуулан. Би бас явж ирсэн цэцэг тэр байсан. Би цэцгийн дугуулан байсан. Тэгээ хүүхдүүд ерөөсөл хичээлээ тараад шууд дугуулан руу марш. Тийм байсан шүү. Тэр аюу хэрэгтэй. Тэр хизээч үнжидэггүй. Тийм. Амар хэрэгтэй тэр. Тэр бол их Би зөв. ч одоо орон судлалын дугууланд явж ирлээ. Бас. Залуу тэгтэй орно. Тийм. Тэгэл юмны захтаал. Манай аав чинь тэнд багшилдаг байсан юм. Тэгээ залуу техникчтэй ордон гэдэг тэр одоо байдгүй мэдгүй хүүхд байхад нэг юм онгоцсон тэгэл панераар нисгэлтэй. Тэр их гоё зохиол гэсэн чинь ингээд онгоц тэгэл машин ингээд юм хийх техник хийх бүх юмны ихийг уулнуудаа тэр хүмүүс одоо үдээд онгоцсоо гэдэг яаж ямар. Одоо энэ Тухайн жоо хүүхд байхад онгоцыг нисгэжсэн хүмүүс одоо ийм сайхан сайхан юмнууд дахиад баймаар байхгүй. Үн төлбөргүй шүү дээ тэр чинь. Тэгээд тэгжээж нөгөө хүүхдүүд чинь техник сэтгэлгээтэй болох нь болно, амьтныг хайрладаг болох нь болно. Ядчил цагаа зөв өнгөрөөдөг болж шүү, тийм ээ. Тийм спорт дугуулаа ярил заавал Гэхдээ тэр залуу техникчдийн ордонд явж байхад хэлэхгүй хүүхдүүд аягүй явдаг гэсэн байхгүй маань дуу. Тийм. Тэгэхээр би бас боддог юм амар зөв те. Энэ хүмүүст ингээл цаашдаа амьдрах тэгэл юмас урам авах өөрийгөө хөгжүүлэх боломжийг тэр аюул сайн өсвөр тавьдаг. Олон нийттэй харилцах тийм ээ. Тэгээ олон нийтэд тэр хүн чинь мэдээж хэрэг олон нийтэд харилцаас гадна ингээд яаж амьдрах вэ гэдэг шивэр мэдээж зураг зурхад бол их шаардлагагүй яриад. Тэгэхээр энэ хүмүүс бас аюул чухал юм хийдэг байсан биш үү гэж боддог. Тийм тэр үнэ. Маш сонин дотоод ертөнцийн зургууд байдаг штэ. Авьяастай мундаг. Дугуулын хамгийн мундаг авьяастай хүүхдүүд тэр хийдэгсэн. Тийм тэр чи мундаг. Ярих юм байхгүй. Тэгээ тэрийг хөгжүүлээд бас тухайн аюух урам өгөөд ингээд нэмшүүлээд явдаг байсан байна. Гэж бодсон шүү дээ. За тэгэл ингээд зураачуулах зам. Улаан мэдээл. Улаан учраас хин нэг юм улаан мэдүүлчих. Найдагийн хувьд яаж яваад гэдэг шиг. Би одоо наад улаан эми чинь бараа гартаа атгаа төрсэн юм шиг л шүү дээ. Тэгэл хөрөнгөтэй л ингэсэн үү? Бүр багаас зурсан гэдэг юм лээ. Энд юм ирээчээл зураал. Тэгээ яг 6 дугаар ангиас бүгд ордон дотор их шиг шавдалж орол. Тэгэл 10-аад төгсөл угаасаа л дүрслэхийн сургууль руу л орно гэсэн төлөвлөгөөтэй. Тэгэл ороод тэнцэл ерөөсөө ингээл урсгалаараа ингээл тийм тухайд бас тийм одоо санаж байгаа дүрслэхийн сургууль руу хахад айгүй хэцүү байсан. Тийм. Улаан шугамтай айгүй хэцүү конкурстай одоо би л яг санаад байдیں۔ 98 онд яг эсэд орж байгаад маш олон хүүхдүүд унсан. Улаан шугам татчихдаг. Тэгээд нэр бэ нөө дээлт нь цөгөө хүүхдийн доотлолт нь ингээд хэдэн суу хүүхдүүдийн хэдэн бичгийн цаас нэрний илэрхийлсэн юм шиг. Бичгийн цаасны голоон формат гэсэн. 8 дуурайг төгсөөд ордог байлаа шүү дээ. Техникумд орж ийн гэж ордог тий. Дунд багт нь. Дунд тий. Би чинь тэгэхээр 9 дуурай анги төгсөөд буцаж нэг жил ухарч ээж дуулж хийж тэр сургуульд орсон юм шүү. Яваа улирсан. Манай 10 жилийн багш нар би чи одоо нэг жил болоод ингээд дээд сургууль орох гэж байгаа чинь техникумд орчихдаг. Ямар тийм хүүхдээ гээл. Би тэгэл ерөөсөө л дуртай. Би зураачлална гээл байдаг. Тэгчиж нэг энэ сургуульд орчих. 10 жил өргөжлүүд сурах сонирхолгүй тийм ээ. Өөр юу гэдэг вүлээ? Нөгөө нэг бодлон бүрт үдчээ тийшээ явцсан тийм. Үгүй яа тийм тэгэж дүрслэх рүү явцсан. Ингээл хүчээр сураал төгсөл бас нэг тийм ч муу сурлагатай байгаагүй л дээ. Айгүй л гэсэн. Тэгэхээр зэрэг цаашаа өөр одоо тэг боддгоос яана санхүү ч юм уу те эсвэл нэг эдийн засаг ямар нэг өөр мэргэжлээ болсон бол ер нь яана те юу хийж явж байгаа болоо юу амьдралыг сонирхолтой авах байсан уу амар өдөртэй байсан тэгээ одоо бид нар чинь энэ үе хийж байгаа юмнасаа хийж явахдаа маш их таашаал авдаг хэдийгээр яг зовлон байгаа ч гэсэн те хийснийхээ дараа хийсэн юм хүмүүс үзэж тэрэнд нь бас их ингээл бас хүмүүс таашаал авахыг хараа бас таашаал авна тийм. Ямар аз жаргалтай ажиллах вэ? Тэгэхээр ямар азар зураач болсон юм бэ гэж би бол амар бодсон шүү дээ. Амар баярлалаа. Одоо тэгээд
бас энэ зургийн сургууль сурж ингэж юу байгаагүй ч гэсэн бас өөрийнхөө сонирхлоороо зураг зурдаг, өөр мэрэгжлэр ажиллангаа зураг зурдаг маш олон хүмүүс байх шиг ба шүү дээ, тийм ээ. Одоо гаднаас гэвэл одоо гадны жүжигчд ч одоо бүр тийм тухайн хүмүүсийг өөрөө ингэ хөгжүүлээд яваад байгаа яг тийм л юм байгаа даа. Тэг ерөнхийдөө бол яг биасing ажиллаад хүмүүс бас яг тэгдэг болсон байна. Яг ерөнхийдөө энэ төрслөг урлагийн бүтээл энэ урлагийн одоо хөгжим гэдэг ч юм уу те хөгжим яг биетэй биш бодит юу биш те одоо жишээлбэл төрслөг урлагийн бүтээл яг нэг хүний гараар хийгдэд гардаг яг ингээд ийм бит бүтээл байдаг учраас ингээд тодорхой хэмжээгээр өвлөгдөж үлдэхэд ч гэдэг юм уу их маш чухал юм түүхийн баримт байдаг. Тийм учраас хүмүүс бас одоо энгийн хүмүүс юм яг ингээд өөртөө зураг зурж сурах өөрийнхөө хэмжээндтэй ингээд явдаг айгүй сонирхдаг болсон байлээ. Тийм зураг зурчснараа тийм асуудал жаг асан байсан болно шүү дээ. Тийм бол тайвширж гин, амарч гин, өөр бодлоо чөлөөлж байгаа тийм өөр юмнаас тийм ээ. Тэгээд нөгөө төгөр бол нөгөө зураг зураач биш ч гэсэн зураг зурж байгаа сонирхож байгаа магадгүй хин нэг нь ингээд зотон хардаа барайл эхлэх гэж байгаа бол тэр хүн юу гэдгийг би муухай зурчих болов. Одоо тэгж зурчих юм бол муухай харагдах байх ч гэдэг юм уу. Би зураг зурч чаддаггүй биш. Зүгээр шууд ерөөсөө шууд эхлэх хэрэгтэй. Нөгөө чамаагүй өөрийгөө илэрхийлэл юу ч гарч болно. Юу ч зурж болно. Хамаагүй тэр чөлөөтэй тийм ээ. Тэгээд тийм байгаа шүү хүмүүс ээ. Тэгээд ер нь бол насны хязгаар гэж байхгүй. Одоо бүр хожуу зураач болсон хүмүүс зөндөө байна. Бүр хожуу хөгжмийн зохиолч болсон хүмүүс зөндөө байна. Хөгжимчин болсон хүмүүс ч зөндөө байдаг. Тэгэхээр өөрийгөө одоо хөгшиг настай болсон одоо дууссан л гэж бодвол дуусна. Дуусаагүй л гэж бодвол тэр хүн цэцгэлээл байдаг байхгүй юу? Тэгэхээр бүх юмд сонирч авах хэрэгтэй. Өөрийгөө байнга одоо хүн хөтлөө нон-стоп ерөөсөө тасралтгүй хөгжүүлж явах хэрэгтэй юм байлээ л дээ. Тэгэхээр энэ зураг гэдэг юм өөртөө одоо ингэж нөгөө өөрийгөө гоё цэвэрхэн одоо сэргэлэн те байлгах аюу тум тасгал болдог, нэг төрлийн бясалгал болдог. Тэгэхээр ерөөсөө ямар мэрэгжил эзэмшснээс үл хамааран, ямар нас хүүстэйгээс үл хамааран ерөөсөө эрдэм сурахад оройтно гэж байхгүй. Тэгэхээр ерөөсөө л зоригтой эхлээл гэж хэлэх хэрэгтэй хүмүүс. Тийм зөвхөн зураач болох гэж байгаа биш зүгээр сайхан ямар нэгэн үйлдэл хийхэд гэж яаж ч нөгөө тэр одоо юу гэдгийг одоо юу хүүхдүүдийн аав ээж байлаа гэхэд хүүхдүүдтэй бас сайхан юу болно штэ үлгэрлэл болно. Тэг манай аав чинь одоо юу гэдгийг нэг өөр салбарт ажиллагч санхүүчч гэдэг юм те. Тэгээд зураг зураад ах юм яагаад гэдэг ч юм уу. Тэгэхээр тэр хүн чи өөрийнхөө мэдэрсэн юм алга гаргаж байгаа гэсэн. Тийм тэгээд их сайхан бас нэг өөр юм хийн гэдэг чи өөрөө амралт болчдөг тийм монголчууд ч амрална гэхээр хөдөө гарч зугаалахыг ч юм уу эсвэл гэртээ сууж байгаа кино үзхийг боддог болвол бас өөр нэг зураг зурдаг баримл барьдаг ч байж болж юм тийм ээ. Бүр хүмүүс чинь настай хүмүүс хэл зураад эхэлсэн байна. Өөр хэл сурахлаар зэрэг нөгөө тарих хөвшөрдгөө. Тийм учраас одоо зүнх өвчин өдрөд тусдгөө. Тэгэхээр тийм учраас шинэ үг одоо цээжлэхэд тэр чинь бол тархины аягүй том дасгал болд юм байна шүү дээ. Тэрнтэй адилхан бид нар мэдрэмжээ сэргээх хэтэр гэдэг чинь бас одоо аягүй чухал настай хүмүүст. Тийм болохоор одоо 60 талтай байсан ч хамаагүй эхлэхэд бол нэг тийм за би одоо ингэж чадахгүй ах төө гэж өөрийгөө голж болохгүй л гэсэн үг хэлээ л дээ. За манай найдан дөрчөөс бас нэг юм асуухад Монгол зураг за энэ одоо энэ найдан дөрч хоёулаа бас харилж байна тийм ээ. Монгол зураг гэж яг юу юм бэ? Бас сонирхож байгаа хүмүүс байж болно шүү дээ. Юуг Монгол зураг гэж хэлээд байгаа. Юуг нь уран зураг гэдэг байгаа. Тэгээд каллиграф гэж бас юу юм? Каллиграфыг ямар хүн одоо ямар тэгэрч гэдэг юм уу? Одоо түрүүний уран зураг хамаагүй зурах гэдэг ч юм уу каллиграф хүртэл өөрөө чөлөөтэй хэм бач хамаагүй бичиж болно шүү дээ тийм ээ. Энэ бас өөрөө бас сайхан тайвшрал өгч өгдөг. Тэгэд энэ каллиграф Монгол зураг гэдэг нэг юм дээр бас нэг үзэж байгаа манай хүмүүст бас нэг ойлголт өгөх талаас нь хийж өгч. Монгол зураг гэж яг юу хэлж байна? Монгол зураг юу гэдэг хүмүүс энэ чинь ерөөсөд дуустгүй асуулт биш үү? Хэцүү асуулт. Хэцүү асуулт юм шиг. Яг сонсоход яг мэрэгжлийн хүмүүс 20 гаруй жил зурчлаа.
Тэгсэн ер нь одоо ингээд хариулж чадахгүй. Юу үлээ гэл ингээл. Яг хэмжтэй бүр оюутан бахааслах олон ингээл ярьсаар гал одоо бар 20 жил ярьж ин дөө. Янз бүрээр л хүмүүс ярих юм. Монгол хүн зурчаар Монгол зураг болчдөг гэж ярих нь янз бүр ер нь хүмүүс янз бүрээр тийм одоо тийм одоо ч хүртэл юу гэдгийг тэр одоо яг зөв хариулт нь яг юу вэ гэдэг дээр яг мэдэхгүй байгаа тийм. Яг зөв өөрийгөө л ингээл тайлбарлахад яг Монгол зураг гэхээс л яг энэ яг нүүдэлчдийн гэдэг юм уу те нийт нүүдэлчдийн гэж хэлмээр юм да. Маш олон нүүдэлчтэй. Яг энэ Түв Азийн яг энэ нүүдэлчдийн дэлгэмэл зураг гэвэл Японд ч бий. Хятадд ч бий. Тэгэд яг энэ хэлбэр яг энэ нүүдэлчдийнхээр арай жоо өөр хэлбэр байгаа юм л яг энэ арай нэг тэр яг нүүдэг нэг нь болохоор хятадч гэдэг юм уу усуудын сууршмалтай бид нар нүүгээд явж байдаг болохоор арай тэг өөр тэр нүүдлийн тэр тухайн аж ахуйхаасаа гэдэг юм уу тиймээс бол арай нэг өөр онцлогтой байгаад байдаг байхгүй. Тэр онцлогоос шалтгаалаад тэр юм уу энэ одоо зургийн гэх юм уу ийм дурсгалууд бас их цөөхөн үлдсэн байдаг шүү дээ тийм ээ. Одоо энэ сүүлд энэ шарын шашин дэлгэрснээс хойш энэ танка эс тооцох юм бол бид нар одоо 16 дугаар 115 дугаар зуунаас өмнө зураг зурдаггүй байсан ард түмэн юм шиг харагдах гад байдаг. Одоо тэрнээс өмнө за хэдэн туурган зургнууд байж нэрлэж болж байна тийм ээ. Тэгээд ингээд нэг юм за илүүтэй нөгөө хүмүүсийн за нөгөө ахын соёлд нь за тэр авдар дээр нь орон дээр нь ч байдаг юм уу хээгвар тэр гэр дотроо ч байдаг юм уу тийм нэг үлдсэн байна уу гэхээс яг бариад авах зураг их цөөхөн байна. Тэгээ яг ерөнхийд нь ингээд хараад ахтал одоо тийм байж юм шиг яг Монгол тийм яг эстетиктэй одоо тий яг тийм зураг яг уламжлалт одоо тийм хэлбэртэй яг тийм зургийг одоо яг өнөөдөр байж байгаа бидний гарт баригдахаар хэсэг нь бол яг ийм л байгаа байхгүй. За ийм байвал Монгол зураг гэж хэлж болж байна. Гэтэл ч одоо өнөөдөр ч орчин үеийн урлаг гэдэг илүү contemporary маягийн хий маягтай ингээ хийдэг болчихлоо. Одоо тэрийг contemporary Монгол зураг гэж гэдэг юм те. Тэгээ ингээ явчихлаар яг ингээ харахлаар яг тэр дээр мэдээж Монгол эстетик бол байна уу байна. Монгол хүн зурсан уу, Монгол зургийн анги төгссөн үү үнэн. Тэгтээ тэр өөрөө яг Монгол зураг мөн үгүй бас биш байгаа байхгүй. Тэр бол contemporary хэрэг contemporary гэж явж байгаа бол яг тэр зураг орчин үеийн урал contemporary гэдгээр л явах хэрэгтэй. Contemporary Монгол зурагч гэдэг юм уу? Contemporary Япон зурагч гэдэг юм. Тэгэхээр ийм бол хэцүү. Одоо ингээл сүүлийн айгу модонд орчлээ contemporary гэдэг үг. Гэтэл энэ миний бодлоор бол ер нь тодорхойлсон ч тийм баг. Тухайн цаг үеийнхээ хамгийн шинэлэг бүтээл, шинэлэг урсгалыг л contemporary гэдэг. Тэгэхээр чин дээр үеийн одоо тэр Чулуунцгийн үед хийгдчихсэн хамгийн сүүлд хийгдсэн бүтээл contemporary. Одоо цаг үе шүү дээ. Тухайн цаг үедээ хийгдсэн хамгийн одоо 5 дугаар зуунд байлаа гэж бодоход 5 дугаар зуунд хийгдсэн одоо тэр хөх бодог өдрө хэрэгэлсэн шин юм хийсэн л бол тэр тухайн үеийнхээ contemporary байхгүй юу? Тэгэхээр яг өнөөдөр хийж байгаа юм бол contemporary агуу. Өмнө хийсэн юмуд бол хуучин одоо тэрийг одоо архивт хийдэг гэдэг тийм үзэл бол бас айгүй өрөөсгөл юм шиг байна. Бас нэг дээр нь нэмэлт би ч одоо Монгол зургийн хүн биш л те. Гэхдээ бас өөрхөө санаа хэлчтэй. Миний бодлоор одоо бид нар нэг хадны сүг зураг манад чинь маш их одоо гоё юм олдорууд байна шүү дээ. Хадны сүг зураг дээр ерөөхдөө дүрсэлж байгаа дүрслүүд тэд чинь бүгд одоо ингээл тэр нүүдэл аав хийж байгаа цэрэг байлдааны дүрслүүд бүгд байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ болгон чинь Монгол зургийн их уг юм байхгүй юу. Одоо 4-5 мянган жилийн өмнөөс ихсвэлэл одоо 100,000 жилийн өмнө хүртэл олдроод байгаа шүү дээ. Тэгэхээр эдгэр чинь Монгол зургийн одоо яг өв уламжлалын эцэг нь болж байгаа. Тэгэхээр тэр дээр би бодохдоо надад ийм төсөөлөл үүссэн. Одоо ингээд дээргийн хүмүүс хатан дээр зураад ингээд сээлт зориудаар чинь санаатай ингээд зурж үлдээж шít. Тэр чинь хатан хүн байна, хаан хүн байна, нүүдэл хийгээ явж байгаа, тэмээ өсөг байна гэдэргээл бүгд байгаа шít. Тэгэхээр тэр бид нар өнөөдрийн үед 20 дугаар зууны үеийн биднэрт үлдээсэн захиа юм байна гэж би ойлгосон. Тэг ер нь бол тэмдэглэлтэй. Тийм. Тэгэхээр энэ бол ерөөсөө л одоо тэмдэглэгээ нь захиа биднэрт ингээл
одоо энд ийм ус амьдарч ижээ, ийм овг анги амьдарч ижээ гэдгийг хамгаар үлдээсэн ч юм уу тийм. Тэгээд дэлгэмэл ийм хадны толон дээр зурсан тэр зургууд бол өнөөдрийн Монгол зургийн одоо бүр яг уг үндэс нь байгаа. Бид нар тэрийг аягүй сайн судлах юм бол асуугаад байгаа Монгол зураг гэж юу вэ гэдгийг уг хүчийг олно. Тэгээд яг ерөнхийдөө би бол яг энэ талаар өндөө бас бид нар хоорондоо зөндөө ярьж байсан юм байна. Яг энэ хадны сүг зураг бол яг тухайн газрынхаа тэмдэглээ. Тэгтэл хадны сүг зураг гэдэг зураг маань өөрөө Монгол гэдэг улс байгуулагдахаас бол өмнө байсан зүйл шүү дээ. Тэгэхээр бид нар Монгол гэдэг нэр Монгол зураг гэдэг ийм зүйл яриад байгаа байхгүй. Монгол зураг байхгүй. Зүгээр нүүдэлч тийм биш. Тэгэхээр Монгол зураг гэж яг юу хэлэх вэ? Монгол улс байгуулагдсанаас хойш нь хэлнэ гэдэг хүмүүс бас байна. Тэгэхээр яг би сайн ихэнд яриан тэглэлцэн ер нь нүүдэлчт ингэж үзэх юм бол одоо хонгорсуулагч яриад байгаа тэр хадны сүг зурагтай ингээ бүх юмуд ингээ ороо явж болж байгаа. Аа Монгол зураг нүүдэлчтэй орон зураг гэх юм бол юу болно? Яг Монгол зураг гэх юм бол одоо бид нар Монгол улсыг хизээ байгуулсан юм. Тэрнээс хойш яг Монгол гэдэг нэр явж байгаа бол Монгол улс байгуулагдсанаас хойш нь бид нар хамаатай биш үү? Тэрнээс өмнөх нь тэгвэл бид нар Монгол улс байгуулгадаг байхаас өмнөх нь бол бид нарт хамаагүй штэ гэдэг бас нэг ийм ойлголт болж байна. Яг тийм дуустгүй л та. Ясгүй яриад дуустгүй зүйл. Тийм. Тэгээ мэдээж Монгол гэдэг улсад хайцангуй Монгол зураг гэж нэрлэдэг байгаа энэ урлаг маань энэ социализмын үеэс гэх юм уу ахуулаад нэлээд эрчтэй хөгжиж шүү дээ. Тийм ээ. Тэгээд одоо сүүл рүүгээ нөгөө contemporary болж явж байгаа шиг том яг бол 90 гоо гэсэн гэдэг байгаа шүү дээ. 1950-ад оны үед гэсэн баг шүү. Тэгээ ер нь энийг юу гэх юм бэ? Одоо энэ урдлыг юу гэж нэрлэх юм бэ гэсэн чи яг 90 гоо бол тухайд хятад зураг гэж байдаг, Япон зураг гэж байдаг таны Хонконг яг энэ бол Монгол зураг байж болно гэд. Яагаад Монгол зураг гэж байж болохгүй гэж гэдэг. Яг нэр томьёоны хувьд бол 50-ад оны үед хийгээд бүтээсэн нь бол нэлээ олон зуун боловч Монгол гэдэг улс байгуулагдахаас өмнөхийг бид нэр. Тэгэхээр яг энэ бол нүүдэлчтийн бол байж болно. Тийм дийлүү тийм. Найдаа дотроо их юм бодоо суугаад нэлээд Нээч яг зүгээр ингэж боддөг юм л да. Мэдээж Төв Азийн одоо өндөрлөгт орших нүүдэлчдийн уран зураг, язгуур уран зураг мөн. Энэ маань мэдээж тэр хадны сүг зургаас иштэй. Төв Азийн өндөрлөг дээр олон улс гүрэн төр тусаа байгуулж ээлжлэн төр барьж байхад энэний янз бүрийн нөлөөгөөр одоо баяжигдаад улам сайжирсаар байгаа ирсэн тийм одоогийн нэр томьёог сая хэллээ 56 онд гэдэг баха. 56 он гэж сонссон юм байна. Монгол зураг гэдэг юмтай болёо. Улс үндэстэн болго өөр өөрсдийн зурагтай байгаа чинь Монгол зураг гэж нэрлэе гэсэн хоёр үгийг нийлүүлээд Монгол зураг гэж бий болгосон. Миний өөрийн одоо бодол болохоор нүүдэлчдийн уран зураг юм да. Тэгэхээр нүү сүг зураг бол их сонио. Энд байгаа манай энд байж байгаа Монголд байж байгаа сүг зураг Европын хадны сүг зурагтайг адилхан байдаг байхгүй. Жишээлбэл. Тэгэхээр яг дүрслэлийн хувьд яг адилхан. Эстетикийн хувьд адилхан. Яг одоо бид нар өнөөдөр ярих бол стил нь адилхан гэх юм уу. Бараг нэг хүн зураг тавьсан юм шиг. Тэгэхээр тэр Францын Алтемери агууны зураг гэдэг шүү дээ. Тэр бол бүр их гоё. Бүр тэр юуныхаа үеийнхаа бол бүр хоошооч юм шиг харагдах гэдэг. Яг нь тэрнэр яг өмнөх хадны зургнуудын хувьд бол тэнцээчин дүрслэлийн үед маш уран дүрслэлүүд бас зөндөл байгаа л та тийм ээ. Тэр дүрслэлийнх нь одоо юу гэдгийг чадварын хувьд ингээд тэр дүрслэлийн хувьд бол их сонирн л та одоо юу тийм тухайн үеийн нийгэм нь өөрөө яг ямар нийгэм байна тэрнээс шалтгаалаад ингээд дүрслэлүүд ингээд өөрчлөгдөж явчихдаг байгаа байхгүй тийм. Их сонир одоо яг тухайн үед одоо яг ямар нийгэм байна яг тэр нийгэмд одоо шил хэрэгцээтэй зүйлүүд нь юу байна яг тэрнээс болоод тухайн дүрслэлүүд нь ингээд өөр ингээд болоо явчих. Жишээлбэл уугарын үе хэд нэр буддын шавшинтай байсан гэдэг утгаараа яг ийм буддын яг тэр уугарын яг тэр хадны юм шиг тэр хэлбэрүүд нь илүү давмгаа явж ах шít ч юм уу те. Та манай нүүдэлчтэй ч яг олон үндэстнүүд ингээд ээлжлээд төр барьсан байдаг шүү дээ. Төрөв үе арай ингээд өөр дүрслэлүүд ороод ирсэн байдаг. Тэгээ энэ юмнууд ингээд яваал хийсэн байгаа байхгүй. Тэгээ холилдоо сүүлд их Монгол улс байгуулагдахад бас л нэг л базагтаал цааш явна. Ахаад бид нар цаашаа явхлаар одоо ингээд Перс ойрхон дорнот руу бас ингээд бид нар
явцсан байдаг. Тэнд бас бидний бас үлдээсэн яг тэр зурнууд бас л байж идэг. Тэгэл бид нар ч энэ тэндээс ингэж хамаж энэ тэндээс юмуд ингэ цуглуулж буцааж яг ингэж нэгтгэж нэг харах хэрэгтэй юм шиг надад. Тэгээд түрүүч яг мэдээ шонгорогч хэлсэн загтал гэдэг үг бол тэр бол үнэн л дээ. Одоо ингээд чулуун дээр сэлж үлдээгээд энд ийм амтан байсан шүү. Ан хийдэг ингэдэг тий. Мэдээж бичгээр үлдээж чадахгүй юм жаатан дээр урт наслуулж үлдээж. Нэн ойрын түүх гэх юм бол за Мордсон шарвын одоо зургнууд биш үү тий. Хайрыг нэг үүсгэх юм. Энийг 300 жилийн дараа Монгол мөн харах юм бол яг энэ загтал шиг загтал явуулсан байгаа байхгүй. Энд ингэсэн байгаа шүү. Гүүг ингэдэг байсан тий. Гэрээ ингэж барьдаг байсан. Ингэж нэр 300 жилийн дараах материал өөрчлөгдсөн болохоос шүү дээ. Энэ яг нэг загтлын ирээдүйд үлдээж байгаа загтлын хэлбэр юм. Яна тэгэхээр бидний хийгээд байгаа энэ түүхэн зураг гэдэг байгаа чинь бас л нэг загтал дамжуулаад байгаа юм шүү тий. Тэгж байгаа. Бид нар энэ үед тэр үеийг ингэж бодож байсан гэх юм. Одоо зүгээр энэ баримтууд дээр харахад тэмээгээр ингэж нүүж байсан. Тэр үед тэмээ байх ч юм уу ч юм уу санагдахгүй ш 500 жилийн дараа гэх юм. Амар холын юм яриха болиё л да. Зүгээр л одоо бид нар 100 жилийн хүүхдүүд үстэй залуу хүмүүс ийм байсан байх шүү гэд нүдэн дээр нь тэр чин хүүхдүүд ч ном уншихгүй штэ. Тэрийн болгон судалгааны номуудаар аваад уншаал ингээл сонирхгүй юм чинь зүгээр хамгийн одоо нөгөө хүртхэн хамгийн анхны шатны харах хэрэгцэн дээр нь л ингээл ийм байсан байх шүү гэж нүдэнд ингээ үзүүлчих чана гэдэг чинь. Захааг хэмжүүлж байгаа л гэсэн. Каллиграфийн хувьд нөгөө юунд Пенри ордны зургийн багш Батбаяр багш каллиграфиг ерөөсөө миний л мэдхий би бас тэр дугууланд явдаг байсан. Тийм ээ. Одоо тэр чин 91 онд явж исэн болов. Ингээд би ороход ингээд монгол бичгээр юм бичээд байдаг. Би гайхаад юу ч гэдэг юм бол гэж бодоод байдаг бас. Тэгээд мэдээ монгол бичиг гэдэг нь ойлгоно. Гэхдээ ингээд муутан дээр ингээд тэндээс би бас нөө эсвэл сүүл рүүгээ бас каллиграф руу орчвоо. За би ч одоо хүүхдийн ордны дугууланд зургалт сурч төгссөн да. Гэхдээ яг Батбаяр гişin каллиграфнуудыг хараад яасан ч гоё юм гэж бодогддог л шээ. Гэхдээ 70 тухайд чинь 70 тухамсарт нэг юм суучдаг юм лээ. Тэгээ нэгдүгээр курст ороод за ер нь мотон дээр бичиж үзье гээл. Анх мотон дээр би одоо нэгдүгээр курст орж л баг. Мото бих биер 3 нийлж үзсэн баг. Тэгээ ер нь их гоё шүү дээ. Бихээ ингээл биер бих хоёроо нийлүүлж явахдаа зохиомжоо бодно. Тэгээ өөр юм бодож болохгүй. Тэгэхээр биер бих нийлэхгүй ч үгүй юм тэр чинь бас амтай шүү дээ. Тийм байна тий. Тэгээ бидний нэг бодлоо ариун байх хэрэгтэй. юм байгаад тийм сонин одоо монгол зураг гэж яг юу вэ гэж асууж байна те. Каллиграф гэж яг юу вэ гэж асууж байна. Одоо шил Японд жишээлбэл юм байгаад байгаа байхгүй. Яг Япон зураг гэж юу хэлэхээр яг амархан хэлж байгаа байхгүй. Японд үйлдвэрлэсэн одоо муудууд цаасан дээр те. Японд үйлдвэрлэсэн биерээр бихэр ч юм уу те. Япон одоо технологийн одоо даун дээр Япон будгаар Японы улсад гарсан одоо будгаар те. Япон одоо юугаар хийгээд Япон стетикэтийг хийснээр Япон зурагчлаа. Яг амархан хэлж байгаа. Тэгтэл би өдөр каллиграф гэж бас монгол зураг бас байна ч те. Бид нар даав үйлдвэрлэдэг байхгүй. Бид нар 100 Япон дээр зурдаг те. Орос даун дээр хятад будгаар гэдэг юм те. Хятад биерээр гэдэг юм те. Солонгос Япон биер холиол те. Сүүлийн үед ингээд одоо каллиграф гэдэг солонгос юм Япон эсвэл хятадтай холдсон яг байх ёстой тэр мотонууд дээр хятад биерээр хятад бихээр солонгос биерээр их бол ингээд бид ингээд хийе явчихдаг байхгүй. Тэгээ бид ч үйлдвэрлэгч ус биш. Бид нэр бас өөрийнхөө энэ соёл урлагийг гадны хүнээр харуул бас яаж харагдгийг би мэдэхгүй байна л да. Бид нар Японы соёл урлагийг харахад Японы нэг жижигхэн аяг байсан ч гэсэн Японик гэж танигдчихэдэг. Энэ бол нөгөө Японы тэр соёл урлаг маань өөрөө тэр маш тийм өөрийнхөө шинж чанараа агуулсан одоо царцсан тийм урлаг ба шүү дээ тийм ээ. Бүр ингээд яг энэ бол Японых гэх юм. Тэгээ яг тэр шиг хэрвээ Япон байсан бол Монголын урлагийг гаднаас нь харуул яаж харагддаг вэ? Монголыг гээд харахад шууд танигдах болов уу? Яг харагдаж байгаа юм яг л тэр бид нар яг тэр нүүдэлчтэй гэдэг юм яг тэр стетик л байгаа байхгүй. Тэгвэл
яг Япон зураг жишээ ярьж байгаа бол яг тухайн Японы газар шорон дээрээс авсан яг тэр будгаараа тий яг тэр юмараа ингээд зурхад яг л тэр Япон хөнгө тий яг тэр байгаль Японы байгаль дээр байгаа будгийг аваад хийгээд яг тэр хөнгө яг л тэр Япон хөнгө айс тий гэж хэлэх гээд байхад Монгол зураг бол Орос даун дээр одоо юу гэдэг Европ будгаар ч юм уу Хятад будгаар ч юм уу зурж байгаа шүү дээ. Бигээр ч юм. Тэгвэл Монгол болчиход байгаагийн юу нь Монгол одоо соёл ах уу Монгол одоо сэтгэлгээгээр хийгдэж байгаа. Одоо бид нар одоо яг тэгж энэ бол Монгол зургаар байхгүй гэж тодорхойлох гэж шүү дээ. Яг тэр сэтгэлгээ түүнээс биш тэр ямар материал хэрэглэж байгаагаараа ерөөсөө тэрэндээ биш хаа. Одоо нэг үзэл гэж юм байна хүнд. Одоо жишээл Япон зураг гэлтэгт чинь жишээлбэл тэдний өөрсдийн ертөнцийг үзэх гүн ухаан биш философи цааталтай. Одоо Японууд чинь жишээлбэл зэн буддизм шүтдэг тий. Одоо тэрэн дотроо маш нарийн дотгошоогоо нөгөө төвлөрөх тий өөрөөсөө үүсгэх гэдэг тийм одоо үзэл суртал нэг тийм үзэл яваад байгаа. Манайх ч юм болохоор зэрэг тэнгэр үзэлтэй хүмүүс аль болох задгаа чөлөөтэй хөдөлгөөнтэй гэдэг тэр бас нөлөө байдаг баг. Тэгээ одоо Монгол зураг дээр харахад чинь юмэг дандаа дээрээс харсан. Одоо нөгөө шууны хэсэг өндрөөс харсан гэдэг штэ. Тийм одоо харааны төвшин хүртэл задгаа авч байгаа тэр нь бол айгу тийм олон уулын цаадах маадах сүм хэдүүдээ чинь яг ингээд бүр яг одоо газрын зураг дээр шиг ингээ хийцэн байдаг штэ. Тэр эдрийг ингээ харахаар зэрэг нөгөө тэр тэнгэр үзлэг гэдэг. Арай өөр нэг юм чинь яг баталгаажуулаад тийм юм бас өөр тэр нь үгүй тэрээс материалтай бол тийм чухал биш баг. Тийм л дээ. За жишээлбэл Монгол зургийг шаруугаа авал ингэж зурсан байх гэсэн зүгээр төсөөлөл надад байгаа. Нэг гэр голдон зураа. За энэ манайхаа. Тэгээ манай ард нэг юм уул байдаг. Уулын ард нөгөө дорж байх байдаг. Энэгээр ингэж гол урсдаг. Тэгэхээр нөгөө нүдэн анихаар чинь дээшгээ хүн хөөрөн штэ. Тэгээд одоогийнхоор бол дороо нисгэж байгаа юм шиг болж байгаа. Яг дрооноор харсан шиг ирсэн байдаг. Тэгээд тэр чинь нөгөө таамаглалаараа за голын цаана нөгөө хэн байх байдаг. Хэдэн хүүхэдтэй тийм их нэртэй. Тэднийх чинь нэг алаг морьтой штэ гэдэг. Ингэж халзан уулын ингээд тэгээд ерөөсөө энүүгээр нүдэн анид төсөөлгөр хүн ингээд дээшгээ хөрчдөг. Тэгэж төсөөлж санджсан байх гэж тэг байж байгаа. Энэ болгоороо биднээсээ хийж чадах юм байхгүй. Монгол хүний л түүнээс одоо Европ хүнтэй ч юм уу гадны хүнтэй суугаад за баруун хаашаа нэг тийм уулын тийм жалганд малганд гэвэл тэр газар нутгийг мэдхгүй хүн бол хайгаад олохгүй шүү дээ. Эсвэл бол төсөөлж чадахгүй. Хэднийх байдаг ч гэдгээ бас тийм байж байна. Би бас энэ дээр нэг юм хэлчихэхэд за яг шаргуун зураг 19 дугаар 18 дугаар 100 гэд үзье. За тэр шууны нислэгийн өндрөөс харсан байж болно. Яаж найгааг ярьж байгаа шиг байж болно л та. Би бол тэрийг бол бодоод байдаг. Бүр 16 дугаар 100 энэ үед тэр хятадын Манжа хааны ордны тэр зурганд бүтэх байхгүй. Бүр 15 м урт. Яг л тэгэл зурцсан. Шууны нислэг өндрөөс өндрөөр хаасан бай. Илүү намхан наач харсан би. Яг л бас энэ дэлгэн л те. Маш урт хятадын тэр вэж хотыг одоо тэрчгээр нь бүр зурцсан ч би. Хятадын бүр ингэ дэревнүүдийг зэрчээр дээр усны далаа дээр далааг яг ингэ босгож ирэл ялгаагүй ингэ зурч. Энэ бол ерөнхийдөө зүгээр дорны юм л да. Юу Азийн байна уу? Ерөнхийдөө яг ийм баг. Нөгөө нэг юм цөөхөн юу гэдэг чинь сүүлд хийсэн энэ юу гэмтэй судалгаа гэж хэлэхэд арай бүдүүлэх юм. Камер өгсөн байгаа байхгүй юу? Нэг удаагийн камер одоо дорны улсууд за нөгөө Хятад, Солонгос, Японч гэдэг юм. Бас нэг удаагийн камерыг Европын хүмүүс зүгөө. Тэгээд тэд нар та нар хүссэн зураг аваа гэдэг. Тэгээд авсан зургийг бөөгнүүлжилт энэ тэнд одоо юу гэдэг Монголоос ирсэн камер ч гэдэг юм уу. Тэгээд нөгөө төрлийн ингээ угаасан чинь дорныхан болохоор ямиг их тийм опш ингэж харддаг. Тэгж авсан зургнууд. Европынхан болохоор ингээд нэг хүнийг ингээ зүгээр ингээ сежийн тастал дээшээгээ. Тэгээд нэг баг тэр байшин оруулсан юм. Энэ хоёр маань өөрөө бас нөгөө ялцгүй дорны яг ялгаа нугаад байгаа. Тэгэхээр энэ ялгаа өөрөө бас зурган дээрээ ч харагдаад байдаг яг үнэ. Тэгэхээр зэрэг энэ бол бид нар зөвхөн Монголынх гэж таслалгүй дорных гэж. Бид нар дорны соёлоор дүн багхгүй. Гэрэл сүдэргээд ярихад 15 дугаар зуунд орж ирсэн байхгүй. Тэрээс өмнөх үеигээд ярихлаар бид нар гэрэл сүдрүүд сурт байсан байхгүй. Наас хүмүүс.
ерөнхийдөө яг дүрсийг хараад гэр сүдрүүгээд формоор тий яг өнгөөр нь хараад зурдаг гэсэн байна. Европод болохоор яг тэгтлийн биш. Одоо сүүлд одоо Матис хин тэр нэг Азийн урлагууд Францын нөгөө нэг том Франц туссан нэг Азийн том фестивалууд 1900 их оны үед бас 1889 оных тий. Тэндээс аюу дүрсч юм хавтгай байж болт юм биш гэж анхны Boston Business-ууд гардаг штэ. Тэрнээс өмнөх бол бид яг Аз хүмүүс бол яг тэгж хардаг байгаа байхгүй. Европ хүмүүс бол юмыг яач бас гэрс үдээр нь хараад. Тэгэд энэ хоёр нь явцраад нэг нь бол классик уран зураг болж байсан. Нэг нь бол Азийн сонгодог уран зураг тий ингээд Япон руу бүр ингээд явсан ийм хоёр юм. Сүүлд ингээд холилцоонд орсон чинь 1889 оны Парисын нэг том экспо тий. Тэр дээр нэг Азийн бүлэгтэн 2-3 ус онгоц дүүрэн бараа таваар уран зураг Азийн Францчууд гайхаад тэр формыг гэрс үдрүүгээр шууд ингэ зурж болж ш. Тэгэл пост бизнесүүд уран зурагт өөрчлөлт орсон байдаг ш. Тэр юус яг энэ хоёр Аз хүний эстетик нэг нь бол Европ хүний эстетик хоёр өөр байна. Марзан шарын зураг бол нэг шууны өндрөөс ч харсан бай, яаж ч харсан бай. Тэр бол зөвхөн Азийн уран зурагт гэж юм байдаг л нэг зүйл. Би бол тэрийг ерөөсөө тийм зөвхөн Монгол хүнд л байдаг, хятад хүнд байдгүй, Японд байдгүй биш байх гэж бодож байна. Ер нь бол Азийн урлагт бол байдаг л. Тэрнээс ч өмнө 1500 1400 оны үед зурсан бүр том зурнууд ч бий. Яг тийм байдлаар зурсан зурнууд тийм. За ингээд ер нь манай бас подкастны маань цаг нь дөгчин чухал болчлоо. Тэгээд бид нар бас энэ хүү подкаста өндөрлүүлээд бас нэг цагаан ураа үг маягийн хэлээд байгаа сүүлийн үед гинэ. Тэгээд өнөөдөр би бол бас нөгөө өмнөх подкастаараа хэлсэн тэр нэг үг нь болохоор соёлын дурсгал энэ хадны зураг хөшөө дурсгал дээр бити юм бичээч ирээцээшээ залуучуудаа гуйж гинэ. Одоо ягаад тэгэхээр энэ хөшөө дурсуулууд чинь одоо бүр чулуун зэвсэг хүй нэгдлийн үеэс л одоо бид нарт гимтээгүй ингээ хүрээд ирж болцсон юмн дээр яагаад бид нар одоо ингээд гимтээгээд авах болов? Энийг залуучууд минь бас бодооч энэ юм болооч гэсэн нэг юм. Өнөөдрийн бас хэлэх гээд байгаа юм нь юу гэхээр зургийг хүн бүхэн бид нар хүүхэд байхдаа бүгд зураг зурдаг байсан шиг одоо бид нар бас одоо насан турсан ч гэсэн эдгээр зав зайгүй ажилтай байгаа ч гэсэн бас чөлөөт цагаа зөв өнгөрөх өгдөө бас зураг зурж бас өөрснийхөө бас тэр стрессээ тайлдагч байд юм уу, ганц зураг гэхгүй баримл барьдагч байд юм уу, одоо керамикээр юм хийдэгч байд юм уу, ингэж бас чөлөөт цагаа өнгөрөөж байгаарай, үзэсгэлэн их үзээрэй, галерейгаар их зочлоорой, орчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд олон сайхан үзэсгэлэнээр хүүхдүүдэд дагуулж тийшээ яваарай. Хагас бүтэн сайныг хүүхдүүдтэй гэр бүлтэйгээ уран зураг үзэж сонирхож хүүхдүүдийнхээ бас нэг харах өнцгийг нь илүү яваасаа гэж хэлмээр байна. Ингээд манай монголчуудын турсамж Чингис хаан үзэсгэлэнд оролцсон одоо нийт зураач, цуглуулагч нартаа маш их баярлалаа. Энэ подкастэнд өөрийнхөө алтан цаг завыг зарцуулж ингэж хурж ирж оролцож бидэрт бас манай энийг үзэж байгаа хүмүүстээ бас зургийн талаар, уран зургийн талаар, энэ каллиграфийн талаар товчхон ч гэсэн энийг яриад байвал дуусахгүй ийм мэдээллийг хүргэсэн 3 мэдээлчтэй маш их баярлалаа. Ингээд баярлалаа. За баярлалаа.